Хэрвээ мэргэжлийн медиа баг дэлгүүр нээвэл яах вэ? Бид бол Норг сүүлийн 2 жилийн хугацаанд нийгэм төлөөлөх контент цуг ажиллуулж, бизнесүүд болоод олон улсын байгууллагууд PR, контент гүйцэтгэлийн үйлчлэг үзүүлэх замаар олон 10 сая хандлтыг авсан. Тэгвэл бид дэлгүүр нээвэл яах вэ гэдэг талаар нэг иймэрхүү төсөөлөл хийжлээ. Нэгдүгээрт нишээ сонгох. Ямар зах зээлд ямар төрлийн бүтээгдэхүүн нөлөөлөх гэдгээ эхлээд сонгоно. Энэ төрлийн эрэлт байгаа эсхийг зах зээл дээр судалгаа явуулах замаар бид явна гэсэн. Бидний тал хэзээ өөрсдийн гэсэн 100 мянган гаруй дагагчид байгаа учраас үүнийг хэрэглэгчдийн бааз гэж хараад энэхүү хүмүүс дээрээ судалгаа хийх замаар брэнд мерчендайсууд бүтээгдэхүүнүүд гаргах юм бол илүү дээр гэж бодлоо. Хоёрдугаарт нь брендинг хийн. Тухайн зах зээл насны бүлэг хүүс хэрэглэгчдийнхээ сонирхолд харуулад өнгө төрх лого гэх мэтчлэн бий болгох, мөн цаашлаад хэрэглэгчдтэйгээ ямар тооноор харилцах вэ гэдгээ хүртэл нарийн төлөвлөнө. Хэрэглэгчээ чи гэх үү, та гэх үү, төлөвлөгч нь байх байлс найзууд болох уу гэдгийг хүртэл бодож олно гэсэн. Үүн дээр бас нэг чухал юм нь ямар төрлийн зорилгыг хэрэглэгчдтэй заах вэ гэдэг. Эцсийн дүндээ гэж хэлэхэд ямар нэгэн бүтээгдэхүүн зардаг байх юм бол нэг удаагийн худалдаа авалтыг бий болгоно. Харин тухайн бүтээгдэхүүний зорилго, тухайн брендийн философи, үзэл санааг зарж чадах юм бол бид байнгын хэрэглэгчдтэй болж чадна гэсэн. Бидний залуу мэргэжлүүдэд зориулсан кастом брэнд хий гэж бодлоо. Жишээ нь өөрийнхөө мэргэжилд зориулсан хэвлэл бүхий хувцас өөрөө сонгоод авдаг. Тэрвээ сэтгүүлч бол нэг иймэрхүү бичлэг янзалдаг бол нэг иймэрхүү ч юм уу. Нэмээд бидний хувьд маш олон төрөмс байгууллагуудтай хамт ажилладаг учраас тухайн төрөмс байгууллагуудтай хамтарсан коллекцуудыг гаргах, тухайн бүтээгдэхүүнийг худалдаа авснаар тухайн төрөмс байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг өгөх, донешн буюу хандив өгөх боломжийг хүртэл бий болгож болох юм байна. Ингэснээр зөвхөн хувцас худалдаа авах биш, бас дээрээс нь нийгэмдээ хувь нэмэр оруулдаг байх боломжтой. Гуравдугаарт нь дэлгүүрээ сетап хийх. Гой тохичлтын айтмууд авах, хийх, хэвлүүлэх, санаа олох тийм ч үнэтэй болдог. Гол нь бүтээл сэтгэлгээ. Маш жижиг метр квадратад Норгийн дэлгүүр нэг юм харагдана. Мэдээж бас дижиталчлал чухал. Онлайнараас захиалгахыг боломжтой авах хэрэгтэй. Тиймээс Shopee, Zara, зочил гэх мэтчил маш олон сонголтуудаа сонгоод өөрийнхөө онлайн дэлгүүрийг хэдхэн хоногийн дотор бий болгож болно. Дөрөвт нь төлбөрийн шийдэл. Бүх төрлийн төлбөрийн шийдлүүдийг хүлээн авах нь өнөө цагийн дэлгүүрүүдэд заавал хийх зүйлс. Энэ дотроос жишээ Simply-д энэхүү бичлэгийн хамтран ажиллагчаар ажиллаж байна. Яагаад төлбөрийн шийдэл тэм чухал юм бэ гэхээр дэлхийд даяар онлайн худалдаа авагчдын 7% нь хүссэн төлбөрийн шийдэл байхгүй байгаагаас л тухайн сайтыг орхин гардаг бол боддоор худалдаа авалт хийж байгаа хүмүүсийн Америкт хийсэн судалгаагаар 42 орчим хувь нь хүссэн төлбөрийн шийдэл байхгүй бол худалдаа авалт ашигласаад байна. Тэгэхээр 7 ч байсан 42 ч байсан хасар их хэмжээний худалдаа авалтыг зөвхөн тухайн төлбөрийн хэрэгсэл байхгүйгээс л алдах боломжтой байдаг. Мөн дээрээс нь Simple гэх мэтчлэн томоохон бизнесүүдийн хэрэглэгчдийг өөрийнхөө дэлгүүрт татах боломжтой. Мэдээж 4-6 аваагаа төрчилгаагүй хүүгүү төлнө гэдэг бол хэрэглэгчдийн таатай нөхцөлийг бий болгох, бүр цаашлаад худалдаа авалтын татамжийг хийсэндээ нэмэгдүүлэх боломжтой. Өнөөрэ Simple-ийн зүгээс мерчантуудаа шимтгэлээ өнгөлөх олон төрлийн боломжуудыг олгож байгаа юм билээ. Хэрвээ та Simple-ээр дамжуулаад өөрийнхөө бизнесийг санхүү дижиталчлахыг хүсэх юм бол бидний сошиал медиа сувгуудаар зочлоорой. Мөн description хэсгээр линкийг оруулж өгсөн байгаа. Норг Special.